Байцгаана уу? Налагчуудаа хайрдаг буй мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид эрхэм хайртай ээж цэцгээдээ хэмээн хаяглаж охин Эрдэнэ тогтхойн гэр бүлээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр эрхэм ээжийн маань төрсөн өдөр тэмдэглэл баярын өдөр аль нь ч биш. Тэгтээ тээж төрүүлсэн таныхаа ачийг хариулах урт холын бодлын дор охин нь дараатай явдаг шүү. Ээжээ та минь эрүүл их байгаарай хэмээн их холоос илгээсэн гинтийн бэлгээр ичийг нь баярлалцгаая. Хэр талын хинтхэн сарнаа би цэцгээгч болов. Хөө за. Охины нэг гинтийн бэлэг болдог газраас тань дээр зориулж ирсэн. Уулзаж бол надтай. Мөн үү айлхан болсон. Үгүй бүр яг манай мэдчилгээ үргэлжилж байгаа эрхэм үзэгчтэй бид яг одоо маш гоё цэцгийн баглааг уламжлахаар цэцгээгчдэр хүрэлцэн ирээд байна. Тандаа энэ өдрийн минь хүргэе сайхан зусж байна уу? Сайхан зусж байна уу? Тавлаг сайхан байна. Миний чи өнөөдөр бүр гинтийн бэлэг ороод ирэхээр учиргүй их гайхаж байгаа юм байна. Өнөөдөр юу таны хувьд ямар нэгэн баярын өдөр болж байгаа юм бэ? Байхгүй. Санаж байгаа юм болоо. Харин төсөө дөрөвс надад баяр байхгүй л юм ээ. За тэгвэл эхлээд охин нь өөрийгөө танилцуулъя. Манайхан налагчуудаа хайр түгээгээд хүмүүс гинтийн бэлэг байдаг газраас таныг гинт баярлуулахаар ороод ирсэн. Тэгээд захиалагч маань хэлэхдээ өнөөдөр энэ хүний төрсөн өдөр тэмдэглэл баярын өдөр аль нь ч биш. Тэгэхдээ зүгээр л нэг гоё баярлуулахыг хүссэн нэгэн эрхэм хүмүүсийн хүсэлтэд тань дээр хүрэлцэн ирээд байна. Ингэхдээ охинд нь бас маш урт захидал бичээд явуулсан учраас түүнийг нь танд уушаад өгөхөөр энэ бэлэгний эзэн аяндаа их тодорхой болох болов гэж бодож байна. Хоёулаа их сайн сонсъё гэдэг үг. 10 сар хөвлөдийн тээж ангир ургийг бидэндээ цадтал хөхүүлсэн алтан дэлхийг надад таниулсан авралын шүтэн ээж минь та сайн сууж байна уу? Өөр дээрээсээ ч буулгалгүй өсгөж эмдэглэж өдий зэрэгт хүргэсэн ээж таныхаа ачийг санан дурсаж өөр хангаа аймгаас охин хүндэтгэл дээдийн өргөн барьж энэ гинтийн бэлгийг таньдаа өргөн барьж байгаа юм шүү ээжээ. Элсэн говийн ширхгийн тоогоор хээжтэй өрн дэндүү хайртай. Эвэлсэн сүхтэн залгиж энэ орчлонд би хүн болсон юм болохоор ээж минь та надад бурхнаас ч илүү үнэтэй шүү. Халуун хөвлөд тань бүрэлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй юм ээжээ. Амаг сайхан бүхнийг тань хүртэж хүн болсон учраас үнэлэхгүй байхын аргагүй юм аа ээжээ. Сүсэгтэн бишгэлж охинд нь нэг шүтдэг ганцхан шүтэн байдаг юм шүү. Одон гаригийг би шүтдэггүй. Огторгүй тэнгэрийг ч би шүтдэггүй. Олны хил ам хараал өрөөлийг би огтоос тоодаггүй. Орчлонд харин ганцхан ээж таныхаа л шүтэж дээдэлж явдаг юм шүү. Та минь эрүүлийг саруул сайхан суугаарай хэмээн энэ цаг мөчид танд энэ мэдчилгээ өөр хангаа аймгаас хаягуулж ирсэн байна. Хайртай охин Эрдэнэ тогтхойн гэр бүлээс маш гоё чин сэтгэлийн нэлгээмжээр хүргэн хүмүүн хоёрын үр хүүхдүүд гээд нийлээд маш гоё гинтийн бэлэг барьж байна. Сайн. 득득쟁이 얼어와 오늘아치 둘내세 알스 에지 부에 Миний бол ямар нэгэн тэмдэглэл баярын өдөр шүү. Ястаа бүр тооцоочгүй төсөөлөөчгүй байхад ирсэн гинтийн бэлэг тань маань юм таалагдчих юм. Ямар зүг ах. Би чинь бэлэг авч үзээчгүй. Хүүхдүүдээ хайр ярлаа явдгаас шүүж. Стогой. Тэгээд охин нь хэлэхдээ орчлон юм ижээгээс холдоод явчихаар учиргүй их сандаг юм байна лээ. Тэгээд бүсгүй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдэгчлэн би чинь ижээгээс холдоод бас их ажлын хажуугаар очиж золгож амжаагүй яваа мүү охин. Тэгээд зүрх сэтгэлдээ бүр ижээгээ гэж бодохоор л өмөрч уярч санан дурсаж энэ мэдчилгээг таньдаа илгээсэн очиж золгож чадаагүй дуучлаарай. Орчлонд таньдаа хязгааргүй хайртай шүү хэмээн охин нь одоо бид хоёрыг үзээд бас өмөлзөөд сууж байгаа. Хүүгийнхаа охиныхаа гэр бүл хандаж та минь гоё үг хэлвэл Зүгээрээ миний гэр зол охин яах. Ажиллаа л хийж мал гэдэг чинь хэцүү ажил шүү дээ. Тэгээд өөрснөө тэгээд эрүүл байцгааж өгдөө чинь ямар ч хэсэг эрүүл сургууль хэдэн жил болноо гэж хүүхдүүдтэй хэлье. Миний хүүхдүүд эрүүл байж ажилласаа хийж амьдралаа зулгуулж өөр хүүхдүүдээ эрүүл сурвал энэ түн хөсгөж сайхан хүн болгоод сайн хүн болгож
Эх орны хонд өөд гэж ийж яваагаа хайрладаг хүн болгоорой өсгөөрэй л гэж хэдий дээ хүүхдүүдтэй. Маш их баярлалаа. Өстой ингэнийг сансан гэж. Тэгэхээр Эрдэнэ малынхан буян шинийг хүртэж охин нь бас энэ цаг мөчид маш хариуцлагатай алдыг хашиж байгаа гэж хэлбэл буруудахгүй л гэж бодож байна. Тэгээд мөчөөн цөвүүлж тамглан хүн болохын цагт момент нь багтаагүй сэтгэлд нь багтдаг. Мөчөөн тэнцүүлж хүн болохын цагт сэтгэлд нь багтаагүй санжинд нь гэрэлтдэг. Сайхан буруу ижийнхээ ачийг сананд орсож байгаа охинд нь бас талархал илэрхийлээ. Тандаа эрүүл хийх хүсье. За баярлалаа. Та нарт сайхан ийм сайхан гинтийн билүүгээр биднийг баярлуулж сэтгэл санааг амар амгалан байлгадаг та бүхэнд баярлалаа өгдөө. Ямар гоё юм хийдэг өгдөө байна чи. Энэ харж ил байснаас шингэн гэж өстой бодсонгүй шүү. Тий. 6 сайхан өртөө 4 сайхан өргөнтэй өөр хүүхдүүдтэй эрүүл саруул ингэтэн 3 насд удаан жаргал бүгдээрээ элгээрэн өстой нэг инкам болон байцаагаараа миний хүүхдүүд ээжний ах ямар ч зэс эрүүл саруул өөр хүүхдүүдийн өсгөж өгөөд өдөөд нь болгож өгөөд явж байгаа. Тэгээд та нартай баярлалаа. Бүгд сайхан эрүүл саруулаарай л гэж хэлээ хүүхдүүдтэй. 나를 걸어왔 저래가 비 나도 당해 지민자야 손빌래 오하르치고 이제고